өнөөдөр сонссон бүхнээ үйлдэл болгоос өмнө ирээдүй тань тодорхойлогдно. Чухам зөвийг сонгож сонирдвоос хийхнүүдэл тань мэрэгэн байх болно. Эд баялаг, эрх мэдэл бос хураасан эрдмээрэн өөрийн зиндааг бүтээгээрэй. Зинда подкаст. Сайн мэцхан өрхөн мөндөд сонсогчдоо Зинда подкастын ээлж нэгэн дугаар инхүү та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Яг одоо 9 дугаар сар эхэлж та бид бүхний дунд хичээл ном соёл гэдэг зүйл бол маш ихээр одоо яг зарим хүмүүст нь асуудал, зарим нэгэнд нь маш гоё сэтгэл сэргээн тийм зүйлсүүд болж байгаа. За энэ дээрээс нэг аваад үзэх юм бол оюутан нас гэдэг өөрөө маш гоё гайхалтай зүйл байдаг. Яг энэ хүү оюутан насны дээрээс бид нэр оюутан болоход хамгийн түрүүнд толгойд орж ирдэг бодол юу юм бэ гэх юм бол сургалтын төлбөр. Тэгээ яг энийг л бид нар яг асуудал гэж хамгийн ихэнд яг илэрхийлж байгаа. Зарим хүмүүст нь бол мэдээ чинь тэтгэлэг гэдэг зүйл байдаг. Зарим нь бол мэдээ чинь эцэг их буюу ар гэрээсээ бол яг нөхөө боломжоор яг нөхөө сурч чаддаг. Гэхдээ сурах хүсэл эрмэлзэл байгаа боловч үнэхээр боломж нөхцөл тааруу байгаа. Яг тэдгэр хүмүүс зориулсан зүйл гэдэг бол өөрөө бол энэ бол тэтгэлэг гэдэг зүйл байдаг. Тэгэхээр яг өнөөдрийнхөө подкастаар бид бүхэн олон улсын шинэ Монгол Мапучи сангийн хамт олонтой ярилцахад бэлэн болсон байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу? Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн манай зочин шинэ Монгол Мапучи сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэй. Тэгэхээр яг хоёулаа хамгийн эхлээд шинэ Монгол Мапучи сан гэж өөрөө яг ямар учиртай сан юм бэ? За ерөнхийдөө шинэ Монгол Мапучи сан маань одоо тэгэхээр одоогоос 6 жилийн өмнө буюу 2015 онд байгуулагдчихсэн. За Мапучи Моторс гэдэг ер нь бол олон улсын тэтгэлгэлтэй Мапучи. За тэгээд яг энэ тэтгэлгийн сангаас Монгол улсад бол шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч гал адрах багш маань одоо яг Монгол оюутнуудад бас энэ боломжийг олгоё. Яг энэ тэтгэлгийн сангаар дамжуулаад зөвхөн нөгөө мөнгөнд тэтгэлэг олгодог биш, оюутнуудын хувь хүний хөгжил, зам мөн давхар маш олон тэр өөрт нь одоо олон тэр нээлтүүдийг бий болгох үүднээс яг энэ оюутан залуучуудын одоо хөгжлийг дэмжиж энэ санг оруулж ирж ирсэн юм байна. За тэгээд Мапучи сантай одоо хамтран явагддаг. Тэгээд тиймээс ч одоо яг шинэ Монгол Мапучи сан гэж нэрлэгдсэн. За тэгээд өнөөдрийн байдлаар 6 дахь жилдээ ингээд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд маш олон одоо оюутнуудад бол тэтгэлэг олгосон. За эргээд бас олгосон тэтгэлгийнхаа эргэн төлөлтөөр дахин одоо үргэлжлүүлээд оюутнуудад одоо ингээд тэтгэлэг олгоо явж байгаа юм сан байгаа. За тэгэхээр шинэ Монгол Мапучи сан маань яг нийтдээ инхүү 6 үеийн тэтгэлэгт оюутнуудад инхүү тэтгэлэг гардуулсан гэж нэг үедээ ойролцоогоор хэдэн оюутанд гардуулт юм бэ? За ерөөдөө нэг үедээ бол жилдээ бид нар бол 40 оюутанд бол тэтгэлэг гардуулдаг. Тэгээ өнөөдрийн байдлаар гэх юм бол яг энэ 6 дахь жил 7 дахь одоо эсэлтээ аваад одоо эхэлсэн байна бүртгэл нь. За тэгээ бидний яг энэ тэтгэлэг олгож байгааг одоо нийт одоо ажилласан тий байгуулагчнаас авахгүйлаад хэлэх юм бол нийтдээ 196 оюутанд бол 647 мянган долларын тэтгэлгийг бол олгосон байна. Тэгээ буцаагаад нөгөө эргэн төлөлт нь бол бас 96% хувьтай явдаг. Тэгэхээр энэ дээр бол бас яг одоо нөгөө сонсож байгаа хүмүүс маань бас нөгөө буцаан төлөлт гэхээр бас жоохон гайхчихж магадгүй. Тэгээ би энэ дээр тайлбарлал хийсэн зүг бах. Яг тэгэхээр хөвчлэн нөгөө тэтгэлэг гэхээр буцалгүй тэтгэлгийг бол маш олон оюутан, маш олон залуучууд мэддэг. Тэгвэл шинэ Монгол Мапучи сангийн маань тэтгэл нь эргэн төлөлттэй тэтгэлэг байдаг. За гэхдээ яг энэ эргэн төлөлтөд тайлбарлахаас өмнө би бас яг шинэ Монгол Мапучи сангийнхаа үйл ажиллагааны талаар бас нэг товчхон танилцуулъя гэж бодлоо. За шинэ Монгол Мапучи сан маань болоод тэгэхээр ерөөдөө жилд бол яг энэ одоо гэхдээ яг түрүүний манай хөтлөгчийн маань хэлснээр зөвхөн нөгөө төлбөрөө төлөх боломжгүй хүүхдүүд одоо хамрагдана гэсэн зүйл биш. Мандгүй эцэг их нөгөө төлөх боломжтой ч гэсэн өөрөө бас яг өөрийнхөө тэр одоо энэ сурж байгаа те энэ бүх одоо оюуны хөрөнгө оруулалтаа өөрөө бие дагаад тэрийг тэтгэлгийг аваад хариуцлагатай байгаад эргээд буцаан төлөх те мөн тэтгэлгийн санд хамрагдсанараа маш олон одоо хувь хүний хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдан дээр нь яг энэ Мапучи санг төгсөн төгслөө өөрийн гэсэн ментортой байдаг. За энэ менторуд маань болоод ирэхээр шинэ Монгол сургуулийн төгсөгчнөр байдаг. За бас яг энэ Японд олон улсын Мапучи сангийн тэтгэлгээр одоо олон улсад суралцаад төгссөн одоо Монголдо бол их орондоо их мундаг салбарт одоо лидер болж байгаа юм мундаг залуучууд байдаг. Тэгэхээр за эдгээр хүмүүс бол яг одоо тухайн оюутанд бол ментор хийдэг байгаа. Тэг мэдээж өөрийн гэсэн одоо 1-р курсээсээ 2-р курсээсээ те өөрийн гэсэн ментортой байна гэдэг бол энэ одоо яг хүнд бол маш том боломж. За энэхүү боломж бол хүүхдэд одоо оюутнуудад гэсэн үгштэй те ирээдүйн ажлын байрных нь гарааг нээж өгөн давхар одоо юу хүсэж мөрөөдөж зорж байгаа түүндээ тэмүүлэхэд нь маш
том одоо түлхэц болж өгнө гэсэн үг. За тэгээ ерөнхийдөө шинэ Монгол Мапучи сангийн маань яг энэ иргэн төлөлт нь бол эргээд одоо нөгөө авсан мөнгө буцаагаад төлж ийн гэсэн гэхээсээ илүүтэйгээр өөрөө тэтгэлгээр суралцаж тэтгэлэг авч маш олон боломжуудыг ашиглаж өөрийнхөө мөрөөдөл зорилгыг биелүүлээд түүний дараа дахиад яг өөртөөгөө адилхан одоо 1-р курсын оюутан дүүнер та гэсэн үг те яг энэ боломжийг одоо олгох өөрөө тэтгэлэг олгохч болчихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүн нөгөө амьдралдаа ингээд маш олон залуучууд одоо энэ үед бол бас их ярьдаг болсон те бид нар нөгөө сайн үлс бүтээх хэрэгтэй хин нэгэнд туслах хэрэгтэй бусдад туслах сэтгэлээс аз жаргал үүддэг гэдэг их сайхан үг байгаа. Тэгэхээр энэ зүйлийг одоо хариуцлагатайгаар оюутан залуust одоо бага залуу насн дээр нь ойлгуулах. Тэгээ бусдын аз жаргал, бусдын сайн сайхны төлөө одоо ямар нэгэн зүйлийг хийж чаддаг тийм одоо байх одоо тэр сайхан сэтгэлийг бол бас давхар энэ Мапучи сан маань бол хүү оюутан залуучуудад бол олгож идэг. Тэгээд яг саяны ярьсан юм базаад бүр дэлгэрэнгүй ойлгомжтойгоор товчлоод хэлэхэд бол шинэ Монгол Мапучи сангаас оюутнууд маань жил болгон $1500 тэтгэлэг авна. За энэхүү тэтгэлгийг авахаас гадна өөрийн гэсэн ментортой болно. За менторууд бол яг энэ олон улсад одоо суралцаж төгссөн одоо мэдлэг боловсрал чадварын хувь хүний хөгжлийн чадрын хувьд бол маш мундаг юм манлайлагч залуучууд байдаг. За тэгээ энэ хүмүүсээс одоо менторлууснаар өөрөө менти болж байгаа гэсэн үг шүү дээ тий. Өөртөө маш олон боломжийг бий болгож байгаа. Давхар өөртөөгөө адилхан яг энэ шинэ Монгол Мапучи санд одоо тэнцээд ороод ирсэн тэтгэдгийг нь авчаа одоо салбарын сургууль мэрэгжил болгоноос одоо олонний мэрэгжил болгоноос олон найз нөхөдтэй болно гэсэн үг. Өөрийнхөө нийгмийн хүрээллийг одоо яг зорилго нэгтэй, тэмүүлэл нэгтэй, мөрөөдөлтэй залуучуудаар бол хүрээлүүлнэ гэсэн үг. За ингээд залуучууд маань хамтдаа одоо хөтөлбөрүүдэд Мапучи сангийн бас энэ тогтсон хөтөлбөрүүдэд оролцдог. Тэгээ манайх яг энэ 21-с 22 оны хичээлийн жилдээ бол оюутан залуучуудаа зориулаад ийм төслийг бол бас гаргаж ирж байна. Тэгээ оюутнуудаа илүү яг энэ цаг үед нь оюутнуудынхаа хөгжилд одоо яг өөрсдийнх нь сонирхол хэрэгцээн дээр нийцсэн юм хөтөлбөрүүдтэй шинжилэлт хийгээд бол явж байгаа. За тэгээд яг энэ ментортай болоо тэгээ ижлэхэн одоо үеийнгийн залуучууд ийм хүрээлэлтэй болохоос гадна яг хувь хүний өөрийнх нь үзэл бодол хувь хүний одоо манай Монгол улсад хамгийн их дутагдаад ялангуяа одоо залуучуудад гэлчгүй те одоо мундаг томчууд ч гэсэн дутагдаад идэг тэр нэг хариуцлага шударга байх гэдэг энэ бас яг энэ хүний гол одоо зайлшгүй сурцсан байх мэдсэн байх хэвээр энэ чадвар харилцааны одоо чухал одоо мөн чанар юм бас өөртөө бий болгоно л гэсэн юм оюутнуудаа бид нар төлөвшүүлнэ гэсэн юм зорилгыг бас агуулж идэг үйл явцаараа гэсэн үг шүү дээ тий. Шинэ Монгол Мапучи санг нэг талаас нь ингээд яг таны ярианаас сонсоод аваад үзэх юм бол ихэнх газар зөвхөн нийгмийн хариуцлага гэдэг үндсэн дээрээс зөвхөн тэтгэлэг гэдэг зүйлийг за тодорхой хэмжээний шалгуурын үндсэн дээрээс зарлаад за тэгээд тэр оюутнуудын данс руу эсвэл сургуулийн данс руу зүгээр мөнгө нь ороод эргэх холбоо байхгүйгээр ингээд дуустдаг шүү дээ тий. Яг таны яриан дээрээс ингээд сонсоод үзэх юм бол эргэх холбоо маш сайтай юм байна. Тэрнээс гадна зөвхөн тус оюутан за тэтгэлэгтэй шалгарлаа тэнгуүтээ зөвхөн 1500 гэдэг чинь маш их хэмжээний мөнгө шүү дээ ойролцоогоор одоо 4 сая бараг даваа гарчна. Ер нь бол ямар ч сургуулийн бараг төлбөрийг бол хангалттай төлчих бах. За ингээд мөнгийг нөгөөд хоосон зүгээр орхичдгүү. Буцаагаад тэдгээр оюутнуудыгаа нийгмийн харилцаанд маш сайн оролцуулдаг, баг хамт олон болж ажилуулдаг, хөв хүн болон мэрэгжилтэнд маш ихээр анхаардаг. Дээрээс нь хамгийн гоё илүү гоё таалагдсан зүйл нь яг нөхөө менторшип хөтөлбөр нь илүү их таалагдж байна л да. Тэгэхээр хоёулаа бүр яг аагаас нь яг эхлэе явъя гэж бодож байна. Яг нөхөө Мапучи санд би өөрөө тэтгэлэгт оюутан болохын тулд яг яах ёстой юм бэ гэдэг. Ямар курсын оюутнууд ямар үнэлгээтэйгээр за ямар материалыг, ямар шалгуурыг бас давж гарах хэрэгтэй юм бэ. За шинэ Монгол Мапучи сангийн одоо яг энэ тэтгэлэгт хамрагддаг эсвэл ер нь бол одоо манаас яг түрүүний хэлсэнчлэн 7 дугаар үеийн манаас элсэлт эхэлсэн байгаа. Бид нар 9 сарын 17-ны хүртэл материалыг бол бүрдүүлж авч байгаа. За яг 12 дугаар анги төгсөөд одоо 1-р курст орохчоо одоо эхний жилдээ оюутан болж байгаа хүүхдүүд бол бас бид нарт өргөдлөө өгч болно. За мөн одоо койсон гэж байдаг те одоо Монголд бол шүтээс тэгээд аюудын шинэ Монгол койсон гэдэг ч юм уу те ийм 3 Монгол койсон гэх 3 койсон байгаа. За эндээс бол койсонгийн бас энэ одоо хүүхдүүдэд одоо тэтгэлгийн самаа нээлттэй. За мөн 3 дугаар курсын оюутнуудад бол нээлттэй байгаа. За ерөөхдөө бол алхам гэх юм бол манайх бас нөө пэйж хуудсан дээр мэдээлэл бол оруулсан байгаа. Шинэ Монгол Мапучи сан гэд кириллээр бичиж орох юм бол бас байгаа. За тэгээ энэ дээр хамгийн түрүүнд бид нар анкет бүглүүлдэг.
За яг шинэ Монгол Мабучи санд одоо бүртгүүлийн материалд бол анкет байна. За мөн давхар бид бүх одоо миний мөрөөдөлтөө зорилготой өрх 10 жил гэсэн одоо эсэг бичүүлж авдаг. За тэгээ ер нь бол одоо яг одоо энэ тэтгэлгийг авахыг хүсэж байгаа бүх оюутнуудад нээлттэй. За тэгээ бүх оюутан дотор бол одоо ямар нэгэн байдлаар 1-р курст оюутан болцсон гэдэг ийм шалгуур бол байхгүй. Оюутан болгочгоо гэсэн энэ болгочоо 1-р курст орохчоо одоо 12 дугаар ангийн төгсөгчд бол материалаа эргүүлж болох нь байна. За тэгээ энэ дээр давхар бид нар бол үе шаттай. За эхлээд бол яг энэ бичгээр бол мэйлэр бол хүүхдүүдийн мэдээллийг авна, анкет бүглэж өгнө. За тэгээ давхар хүүхдүүд маань түрүүний миний хэлсэнчлэн миний мөрөөдөлтөө одоо зорилготой хүрэх 10 жилийн хугацаанд мөрөөдөлтөө хүрэх төр төлөвлөлт зорилго дээр эссе бичиж өгнө. За тэрний дараа бид нар сонгон шалгаруулалт явуулаад ярилцлаганд ордог. За тэгээ ярилцлаганд орсны дараа бол 2 үе шатны дараа тий хүүхдүүд маань бол яг энэ Мабучи санд болоо тэнцээ хэсэх одоо дүн гардаг гэсэн үг байхгүй юу? 1-3 косингийн оюутнуудаа гэж байна шүү дээ. Тэгэнгүүтээ нэг үедээ 40 оюутан авдаг. За тэгэхээр чи хуваах юм бол 1-р курсын 15, 3-р курсын 15, косингийн 10 гэж ойлгохгүй тий? Тийм зөв. За яг ярилцлагын шат гэдэг өөрөө нэлийн асуудалтай байдаг. Ер нь бол бид нэр эссе бичлэг гэдгийг зарим тохиолдолд зохион бичлэг шиг зүгээр л нэг айгуу гой санаанд буусан уран тод зүйлсээрээ эсвэл бол зүгээр л гой гэрэлд ирээдүг авчиж бичээчдэг. Гэхдээ ярилцлага гэдэг зүйл дээр бол эссе гэдэг зүйл чи яг дагаад ороод ирдэг тий. Өөрөө тань бичсэн эссенээс тухайн ярилцлага хүртэл ингээ асуудаг. Тэгвэл яг шинэ Монгол Мабучи санд хамрагдж исэн тэгээд тэтгэлэг авж исэн оюутнуудын ярилцлагынхаа шатан дээр гаргаж исэн давуу тал болон ярилцлагынхаа шатан дээр алдж исэн сул талуудыг нь хоёулаа бас хуваалцвал хүмүүс маань бас алдахгүйхэн шиг орчиж доо гэж бодож болно шүү дээ тий. За одоо тэгтээ ерөнхийдөө бас яг энэ цаг үед бол залуучууд бас маш сайхан ярилцаж өөрийнхөө үзэл бодлыг одоо нэлээд сайхан чөлөөтэй илэрхийлж чаддаг болсон гэж хардаг миний үнцэг. Гэхдээ яг нөгөө чин сэтгэлээсээ хүсээд те яг тэр тэтгэлгийг аваад өөртөө бүр яг ингээд үн цэнтэй зүйлийг бүтээх гэж байгаа юу гэдэг энэ зүйл бол эсэн дээрээс ярилцлаган дээрээс яагаад тэр тэтгэлэг танд хэрэгтэй байгаа гэдэг зүйл бол яг өөрөө чи хэлж байгаа эсэг хэлтгээс илүү ярилцлаган дээрээс бүр илүү тод харагддаг. Ярилцлага бол яг нөгөө нүрээ хараад те нөгөө харцыг нь хараад тийм биеийн хилэмжийг нь хараад бид нар сууж идэг. Тэгэхээр эндээс бол яг л тухайн одоо ямар нэгэн цензур одоо ийм байх юм бол Мабучи санд одоо тэнцчих юм ингэж ярих юм бол тэгнэ гэдэг ч юм уу. Энэ зүйл бол биш. Зүрх сэтгэлээсээ үнэхээр яг энэ тэтгэлгийг авахын тухайд зорж тэмүүлж байгаа тэр хүүхдийн одоо яриа тэр тэмүүлэл цаанаасаа мэдрэгддэг авж байгаа жишээ нь хүртэлтэй яг тэр бодит өөрийнхөө амьдрал дээр гарч байгаа яагаад энэ надад хэрэгтэй байгаа гэдгээ одоо тодруулж ярьж байгаа бидний асууж байгаа асуултыг сонсоод яг тэр асуултанд одоо тохирсон хариултыг тэ өөр дээр одоо жишээ аваад гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар бодит байдаг гэсэн. Бодит байх юм бол илүү одоо нөгөө одоо тэр ярилцлаган дээр одоо энэ хүүхд бол энэ оюутан бол үнэхээр энэ $1500 аваад цааш нь үргэлжлүүлж аваад их үн цэнтэй зүйлийг бүтээж олон хүнд бас дараа нь энэ мөрөөдлийг нь биелүүлэхэд юм бүтээж чадах тэр одоо өөрийнхөө зорилготой хүрч чадах оюутан юм а гэдэг ч юм уу те энэ үнцгийг бол хардаг. Гэхдээ энэ бас нөгөө нэг ингэж ярьснараа гэхээсээ илүү нөгөө давхар дахиад түрүүний нөө сул тал гэдэг дээр болоо явчихчаа те үнэхээр гал ирмэлцэн байгаад байдаг зүрх сэтгэл дотроо. Тэгээ нөө ярьж сураагүй гэдэг ч юм уу те хүн харахаараа сандардаг ямар нэгэн байдлаар ингээд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж сураагүй гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаас бол бас одоо яг нөгөө үнэхээр хүссэн байсан үнэхээр ард нь гарч чадах байсан оюутнууд одоо магадгүй боломжийг бас алдаж болно. Яагаад тэгэхээр ярьж чадахгүй байх юм бол бид нар ойлгохгүй шүү дээ тий. Өөрийгөө илэрхийлж чадахгүй байх юм бол тийм учраас өөрийгөө маш сайхан илэрхийлэх хэрэгтэй. Тайван байх хэрэгтэй. Ямар нэгэн бүр юм том нөгөө хэмжээний одоо юу гэдэг нь тий одоо би өстө юмд орчин да гэдэг айцыг өөртөө бий болгочих юм бол за одоо ярилцаж эхлээгүй ээжиж яана тэнцэх болов гэдээ айчих юм бол нөгөө чөлөөтэй ярилцах тэр бас зүйл нь сэтгэл хөдлөлөөсөө болоод хаагдчих учраас тий аль болох за би энд ороод өөрийгөө илэрхийлээд асуусан асуултыг нь ойлгоод эргээд би хариулах ёстой шүү гэдэг юм тайван сэтгэл зүйтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө ихэнх хүүхдүүдийн одоо нийтлэг алдаа бол ярьж эхлэегүй жиж яна би тэнцэх болов гэдэг бодлоос ахгуулаад тэгээд тэн дээрээ нөгөө тагдардаг, төгтөрдөг ярьж чадахгүй болдог гэдэг ч юм уу. Эсвэл үзэл бодлоо илэрхийлэхдээ арай өөрөөр буруу ойлголдог гэдэг ч юм уу. Иймэрхүү нийтлэг алдаа бас байдаг. Хоёлаа яг энэ хүүд тэтгэлэг дээрээ бас нэг зүйлийг орхисон байх шиг байна яг эхлэхдээ. Зөвхөн ихтэй сургуулийн оюутнууд л хамрагдах уу? Коллеж эднэр маань хамрагдах боломжтой байт юм уу?
Тийм би сая дүнгийн сая хэлсэн. Зөвхөн ихтэй сургуулийнх биш нөгөө ихтэй сургуульд суралцж байгаа биш те. Ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд 1-р курсд орох байгаа хүүхдүүд өгж болно ихнийх нь. Хоёрт нь болохоор койсны хүүхдүүд. Койсон те. Тэгээ 2-р курс бол нөгөө нэг хашуус энэ чинь нөгөө 5 жил сурдсан штэ те. Тэгэхээр болно гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр чин 1-р курсээс авж байгаа хүүхэд бол 6,000 доллар гэдэг чинь бас нэлээд өндөр дүн сонсогдож байна шүү те. Тэгэхээр яг энэ хөл сангаас 6,000 долларын тэтгэлэг авах эсвэл зөвхөн 1 жил авахгүй хамгийн бага хугацаанд гэх юм бол 2 жил авна гэж үзвэл 3,000 долларын ингээд тэтгэлгээ гэдэг. Шинэ Монгол Мабучи сангийн тэтгэлэгт оюутан боллоо. За ингээд одоо жишээлбэл яг энийг сонсож байгаа энэ хүү подкастын маань сонсож байгаа нэг сурагч байлаа. Оюутан байлаа гэж бодгоо. Шинэ Монгол Мабучи сангийн тэтгэлэгт тэнцчлээ. Аплайдаад. За тэгэнгүүтээ бүр хоёулаа ингээд аагаас нэхлээд өгөө. Түрүүнээс хойш хоёулаа ингээд ментортой за дотоод үйл ажиллагаанууд ийм хөтөлбөрүүд байгаа, төслүүд байгаа гэж ингэж хаваалцсан. Ментороо жишээлх юм бол яаж сонгод юм бэ? Өөрөө сонгод юм уу? Эсвэл цаанаас нь юм гэж албатангаар тохируулд юм уу? Менторыг болвол ерөөхдөө бол оюутнууд маань бол өөрөө сонгодог байгаа. За яг цаанаас нь бол ингээ менторыг бол оюутнуудтай бол өгдөг байгаа. Ярилцлаган дээрээс нь тулгуурлаад. Ярилцлаган дээрээс нь тулгуурлаад жишээ нь юм баггүй. Одоо жишээ нь бас энэ жил бас менторийнхаа одоо шинээр орж ирж байгаа оюутнуудаа магадгүй яг нэг техник чиглэлээр суралцдаг оюутан байж болно шүү дээ. Техникийн талаараа эсвэл магадгүй IT гарч юм уу. Тэгэх юм бол тэр оюутанд яг тэр чиглэлийн ментор нь байвал бас илүү одоо юу гэдэг нь те өвөр дүнтэй гэдэг ч юм уу яг ижил сонирхолтой учраас гэдэг те энтлийг бас илүү сайн баримтлагчаа. Тэгээд давхар нөгөө ментор ч гэсэн яг нөгөө ер нь бол менторуд бол ямар ч төвшний оюутнуудтай бол аваад эргээд оюутандаа бол ингээ сайхан менторлоод явах юм боломжтой. Тэгээд эндээс нөгөө тодорхой жишээн дээр ингээ тайлбарлаад өгөх юм бол за оюутнууд маань ингээд ялангуяа нөө одоо эхлээд оюутан болж маш их гал ирмэлцэлтэй ордог. Гэхдээ эхний нөгөө нэг семестр дуусаад дүнгээ хараад айгүй их сэтгэлээр ундаг оюутнууд зөндөө байдаг те. Яа би юун дээр алдчих би уг айгүй их хичээсэн штэ гэл те. Гэтэл тэнд яагаад дүн нь одоо яг өөрийнх нь хүснээр гараагүй юм те. Дараагийн удаа яаж одоо ямар системтэй суралцах уу гэдэг ч юм уу. Энэ тал дээр нь бас бүр яг энэ дээр нь хүртэл одоо зөвлөгөө өгдөг гэсэн үг те суралцах төлөвлөгөө гэсэн үг. Тэгээд давхар нөгөө яг нөгөө оюутнуудынхаа бид нар ингээд үнэлгээг одоо дүн гарах тоолонд нь бол Мабуши сан дүнгийг авч идэг. Тэгэхээр авснараа нөгөө оюутанд маань яг энэ дүнгийн хувьд ямар нэг өсөлт байна уу те бууралт байна уу яагаад өсвөө яагаад бууруу гэдэг. Хэрвээ өсчих юм бол бид нар өшөө илүү дэмжинэ. Буурсан байх юм бол тусламж хэрэгтэй шүү дээ тэр оюутанд. Тэгээд тэр оюутанд хамгийн эхлээд туслах хүн бол ментор. За тэгээ магадгүй нөгөө дадлагт гарах гэдэг ч юм уу заавал нөгөө дүнгээс илүүтэйгээр давхар нөгөө хүүнд оюутнуудад бас юм харилцааны бас юм асуудлууд бас үүсдэг те өөрөө жахан сэтгэл готролд ордог гэдэг ч юм уу яг бодсон байсан төснөөсөө ухрах тохиолдол за магадгүй нөгөө өөрийнх нь төсөөлж ийснээс илүү арай өөр байсан учраас тасан зогсож чадахгүй ямар нэгэн сэтгэл зүйн хувьд одоо жоохон хямрна гэдэг ч юм уу те иймэрхүү асуудал тохиолдол яг л маш дотно одоо би чиний ментор юм чаа за чи энийг ингээд хийгэрээ чи ингэ шүү гэдэг нэг юм холын зайны тийм чиглүүлэг бол биш яг юм ахан юм шиг ихчин юм шиг одоо оюутнуудтай те өөрийн авсан байгаа тэр ментор нартай бол менторууд нь бол чин сэтгэлээсээ тусалдаг те нэг өдөр хоолнд дагаад хоол идээ сууж та нэг кофе уугаа сууж та гэдэг ч юм уу сайхан сэтгэл санаа бүх нөхцөл байдлыг сонсчоод эргээ сайхан зөвлөгөө өгдөг гэдэг ч юм уу те тэгэхээр ийм тэгвэл хоёулаа яг энэ хүү ментор гэдэг дээрээ бүр яг юм бодит кейс ярил л да. Яг шинэ Монгол Мабучи сангийн тэтгэлэгт оюутан төгслөө ментороор дамжуулаад ажлын байран дээр хангагдсан ч юм уу эсвэл бол өөр нэг дадлага дээр ч юм уу ингэсэн яг тийм кейс эвэл бас байна. За энэ кейс бол зөндөө байгаа. За гэхдээ яг нэг байгууллагын бол хэлэх одоо бас тийм зохимжгүй байх гэж бодож байна. За ерөнхийдөө бол манай менторуд бол төрийн болон хувийн одоо хөвшилд бол бүгдээрээ одоо яг манлал удирдгчийн одоо тийм статуст бол байдаг. Тэгээ саяын энэ жилийн бас яг манай 6 дугаар үеийн төгсөлтөнд энэ үеийн одоо энэ жилийн төгсөлтөн дээр ч гэсэн яг одоо 3-4 оюутан ажлын байртаа төгсөж байна. Тэг яг энэ ажлын байрыг бол манай менторуд бол зурчилж те өөрсдөө хүртэл одоо өөрийнхөө ажилдаг өөрийнхөө эрхэлж авч явж байгаа компанид шууд авах жишээний энэ нь болоод ирэхээр энэ Мабучи сангийн оюутан эмчин гэдэг утгаар бол биш шүү дээ те. Энэ бол тухайн хүүхдийн нөгөө
Мабучи санд яваад ментортойгоо харилцаад үйл ажиллагаанд нь оролцоод тэгээ өөрийгөө тэр оюутанд таниулаад гаргаад ирсэн байгаа байхгүй. Тэгээ эндээс юу хаанаас илүү сайн бас таньдаг вэ гэхээр нөгөө жил болгон төгсөлтийн юм нөгөө баяр болдгийг. Төгсөлтийн баяр дээр манай оюутнууд болоод ирэхээр яг одоо ямар диплом хамгаалсан, диплом хамгаалаагүй болвол те шалгалт өгөхдөө яасан, ирээдүйд одоо яг ойрын одоо тэр карьерийн төлөвлөгөө нь юу байгаа гэдэг юм халуун тудлаа уулзалт болдог. За энэ уулзалт болохын өмнө болоод ирэхээр яг төгсөгч нараа бас одоо төгсөгч нартайгаа уулзаад ямар карьер төлөвлөлттэй байгаа, юу руу зорж байгаа, асуудал нь юу байгаа гэдэг юм гурвалсан уулзалтыг зохион байгуулдаг ментортой хамт. Тэгээ энэ уулзалтын дээр оюутнууд болоод ирэхээр магадгүй оюутнуудад бол гэтээ ихэвчлэн нөгөө оюутнуудыг эцэг эхчүүд нь тэгээд ингээд бүр ингээд за чи ямар ч гэсэн амжилтанд хүрэх ёстой, би чиний мөнгийг төлцөн эсвэл одоо чи энд ийм тэтгэлэгт хамрагдаж байгаа тийм ингэсэн чи ийм боломжийг авсан чи сайн хүн болж л төгсөх ёстой, мэрэгчлээ болно шүү чи ёстой 4 жилийн диплом авахгүй сурч иж гэдэг ч юм уу гээд маш олон ингээд одоо шахалтууд тийм ирж идэг ойр дотных нь хүмүүсээс нь сурж байгаа шүү те төлбөрч өгсөн шүү эсвэл чи ингэсэн шүү одоо чи ингэ шүү гэл. Гэтэл яг тэр хүүхдэд хичнээн нөгөө бие даагаад ингээд том болоод оюутан болцсон ч гэсэн ялгааг бол асуудал байгаа байхгүй шийдэж чадахгүй те. Тэр болгоныг сонсох зөвлөх хүн зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр яг нөгөө хэрэгцээ цагтаа зөв зөвлөгөөг оюутанд те яг ялангуяа тэр тэмүүлэл дүүрэн оюутанд өгч чадах юм бол гаргалгаагаа залуучууд аюу гоё гаргаад ирдэг. Тэгэхээр яг ийм учраас бас төгсөх одоо мабучи санг төгсчөө гэдэг чинь их сургуулаа төгсчөө оюутнууд гэсэн үг шүү дээ тий. Сангийнхаа тэтгэлгийг аваад их сургуулаа төгсөөд тэтгэлийн зогсох төгсөн оюутнууд гэсэн үг. Төгсөхт нь хүртэл бид нар нэлээд сайн анхаарал хандуулад гурвалсан уулзалтыг хийдэг. За гурвалсан уулзалтан дээр бол оюутнуудад одоо ямар нэгэн байдлаар шийдэгдэж чадагдаагүй ойлгомжгүй байгаа дипломынхаа сэдвийг олоогүй гэдэг ч юм уу эсвэл яг тэр диплом бичих шалгалт өгөхтэй холбоотой бас нэг проблем үүссэн байх юм бол тэрэн дээр нь хамтдаа ярилцаж гаргалгааг нь өөрийнх нь нөөц боломжн дээр тулгуурлаж гаргах. За тэгээд яг энд гурвалсан уулзалтаас бол оюутнууд бас нэлээд юм гоё ихтгэлтэй гардаг л да. Бүр айгу баяртай жаргалтай. Өө өстө яг энэ байсан юм байна. Стах баярлаа гэлтэй. Ментортой баярлаа, сандаа баярлаа. За тэгээ хэсэг хугацааны дараа яг төгсөлтийн баяр дээр болоод ирэхээр нөгөө амжилттай одоо ихэнх тохиолдолд амжилттай одоо диплома хамгаалсан байдаг, шалгалтаа өгсөн байдаг. Тэгээ манай яг санд явж байгаа оюутнуудаас тухайн сургуулийнхаа шилдэг оюутан болсон гэдэг ч юм уу те. Яг тэр салбартаа ингээд оюутнуудынхаа одоо манлайлсан оюутнууд бас маш олон байдаг, төрдөг. За тэгээ эндээсээ үндэслээд нөгөө юуг хэлэх гээд байгаа юм гэхээр яг тэр төгсөлтийн уулзалтан дээр карьерийнхаа төлөвлөгөөг танилцуулдаг. За би нэг ийм газар очиж ажиллахыг хүсэж байгаа, энэ чиглэлээр ажиллахыг хүсэж байгаа гэд энэ дээр нь бүх нөгөө менторууд сууж идэг байхгүй. Тэгэхээр тэнд зөвхөн өөрийнх нь ментор биш, бусад нөгөө бүх менторууд сууж байгаа учраас энэ хүүхдийн салбар одоо энд болно штэ гэдэг те. Ингээд менторууд маань бол төгсөгч нараа бол ингээд ажил зуулчих. Энэ бол тогтмол байдаг, жил болгон одоо гарч ирдэг ийм зүйл байгаа. За тэгээ сангийн ажилчид хүртэл өөртөө бас нөөц боломжтойгоо гаргаад оюутнуудаа бол бас яг энэ өөрийнх нь яг тэр ажлын байртай холбогдох тэр зурчлалыг бол бид нар хийдэг байгаа. Тэгээд энэ дээр бас яг нэг хэлэхэд төгсөгчгүй одоо тэтгэлэг байхыг бид нар бас энэ жилээс зорж байгаа. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр Шинэ Монгол Мабучи санг төгсөөд тэгээд одоо ингээд цаашаа өөрийнхөө мөрөөдөл зорилгыг биелүүлээд амжилтанд хүрч байгаа нь маш сайн. Гэхдээ эргээд одоо энэ бол эргэх холбоо байхгүй, дуусахгүй байхгүй тий. Доороос оюутнууд орж ирээл байна. Тэр орж ирж байгаа оюутан дүүнартаа яг өөрийнхөө зам одоо явсан замналаар хамгийн одоо гайхалтай нь юу байсан, юун дээр алдаж болохгүй гэдэг ийм зөвлөгөөг өгдөг тий. Эргээд одоо төгсөгч оюутнууд өөрсдөө ментор болох ийм боломжийг бол бүрдүүлэхтэй аль ялангуяа ийм эргэх холбоотой ийм болж байгаа гэсэн үг тийм. За менторийн хувьд бол маш том гоё гайхалтай давуу талтай байна тийм ээ. За тэгвэл одоо хоёулаа жилээс жилд яг ийм үйл ажиллагаанууд явдаг, төслүүд явдаг гэсэн шүү дээ. Тэр хоёулаа энийг яг хуваалцъя л дээ яг системтэйгээр. Хамгийн эхлээд за ямар ч тааш та тэтгэлэг авлаа. За ментортой болчлоо. За тэгэл зөвхөн ментортойгоо хаягдчих юм. Эсвэл бол яг тухайн сан дээр өөр гоё үйл ажиллагаануудад оролцсон тийм үү? Энийг та яг хуваалцаач. Ямар үйл ажиллагаа болтой. За ерөнхийдөө Шинэ Монгол Мабучи сан маань бол яг ийм тогтсон 5 төрлийн үйл ажиллагаатай. За энэ бол мэдээж бид нар оюутнаа эсвэлж авна. За Мабучи сангийн тэтгэлэгт оюутнаар шалгарсан оюутнуудаа бид нар тэтгэлэг гартуулах ёсол гэж бидний бас хамгийн одоо том үйл ажиллагаа байдаг. Одоо шинээр тэтгэлэг авч байгаа оюутнуудаа тэтгэлэг гартуулдаг. За мөн бид нар оюутнуудаа одоо номын ийм өдрөлөг зохион байгуулдаг. За энэ бол оюутнуудаа бид нар бол яг өмнө нь бол ингээд ном өгдөг. За энэ бол Эмосоос одоо гаргасан номнууд одоо хөвчлэн байдаг. Эмос номын клуб. Клубээс тийм. За тэгээ эндээс оюутнууд маань болохоор яг тэр номыг уншаад
тэр номоос өөрийнхөө одоо ном уншаад хэсэг хугацааны дараа бол бид нар номын хилцүүлгийг зохион байгуулдаг байна. Энэ хилцүүлгээс бол бас оюутнууд маш олон гайхалтай зүйлийг сурч авдаг. За тэр нь яг тэр номыг уншсан байна уугүй байна уу гэдгийг бас шалгаж штэ тий. Ер нь бол за шалгана гэхээсээ илүү бид нар ч нөгөө ихтгэл бүх юм ихтгэлцлэр одоо тулгуурлаад байгаа шүү дээ. Юм даргаж зөө хэрэгтэй. Ном уншаараа гээд өгчөөд орхих, номыг уншаад дараа нь бид нар ингээд бөөнөр гоо ингэж нөгөө хилцүүлэг зохион байгуулна гэдэг бол үлдэцтэй. Тэгээ зөвхөн өөрөө уншаад үлдэх биш. Бусад хүмүүс энэ номыг ийм өнцгөөс харсан юм байна шүү дээ. Миний хараагүй өнцөг энэ дотор байсан юм байна шүү дээ гэдэг бас нэг шинэ юмыг шинэ өнцгийг олж харах энэ боломж واخгүй. Тэгэхээр одоо чинь залуучууд ингээд ямар нэг юм хийж бол ард нь заавал ингээ нөгөө үлдэцтэй ямар нэгэн байдлаар тэр болсон үйл ажиллагаа одоо энэ манай сангийн бас нэг гол одоо онцлог гэх юм уу үйл ажиллагаа явуулсан бол ард нь заавал баттгах хэрэгтэй. Тэнд үр дүн гарсан юм уу? Энэ номыг унших хийдсэндээ за бид нар юм номтой өдрөлөг зохион байгууллаа. Номоо за энэ одоо тэтгэлэг гардуулах ёсол дээр бид нар нэгдүгээр одоо үеийнхээ хүүхдүүдэд те за магадгүй гал ирмэлцэл гэдэг ч юм уу нэг ном бэлгэллээ. За энэ номыг уншаараа энэ номын өдрөлөг за сарын дараа болно шүү. За тэдэн сарын тэдэнд болно гэд өгчлөө. За ирээд энэ номыг өгөөл тэгээ явуулчих болно шүү дээ те ном хүнд бэлгэлэх гоё гэдэг утгаараа. Гэтэл тийм биш. Тэрийг уншаад нэгийг ойлгоод эргэж ирээд бусадтай хуваалцаж чаддаг байхасаа. Давхар энд нөгөө хувь хүний нөгөө хөгжлийг дэмжих гэдэг түрүүний нөгөө яриад байсан те багаар ажилд сурах, бусдын үзэл бодлыг сонсож сурах, өөрийнхөө үзэл бодлыг эмх зэгцтэй илэрхийлж сурах. Тэгээ өөрийнхөө үзэл бодлыг эмх зэгцтэй илэрхийлэхдээ номноос иш татах гэдэг ч юм уу. Тэгээ тэр ихэвчлэн бас манай номнуудыг уншиж үзэг байдаг оюутнууд. Зарим бүр хараажгүй байдаг те. Тэгээ тэндээс олон гоё өөртөө бас ийм мотивацийг бол авч идэг байгаа. Тэгэхээр энэ баттгах, яг үлдээх, үн цэнтэй байлгах гэсэн л тийм үйл явц байгаа. За тэгээ номтой уулзалтаас гадна манай залуучуудын бас хамгийн их одоо дуртай байдаг спортын юм өдөрлөг байдаг. За спорт өдөрлөгөөр бол одоо бүх үеийн одоо оюутнууд маань ирдэг. За зөвхөн одоо тухайн жил авсан оюутнууд биш. Одоо бүх үеийн төлөөлөл магадгүй төгсөгчнөр ч гэсэн менторууд нь ч гэсэн хүрэлцэж ирдэг. За ингэснээр бол нэг өдрийг яг оюутнуудынхаа чөлөө цагийг спортоор одоо зөв боловсон өнгөрөөх давхар оюутан хоорондын одоо эв нийтлэл харилцаа тэгээ бие бинийгээ таних мэдэх энэ зүйл дээр нь бол дэмжлэг үзүүлэхтэй болохоор жилд бол заавал энэ спорт өдөрлөг бол зохион байгуулагддаг байгаа. Тэгээ бид нар энэ жилээс бас их гоё шин нэг одоо үйл ажиллагааг тогтмол ажилдаас оруулж ирсэн. Энэ бол мод тарих, мод услах гэсэн энэ үйл ажиллагааг. Тэгээ бид нар хамгийн ихнийхээ үйл ажиллагааг өнгөрсөн 7 сард бол бас хийлээ. За тэгээд энэ хамгийн ихнийх нь бол ялцчгүй нөгөө зайсангийн одоо бурхантай өшөөнд дотор байгаа маш олон моднууд тарьсан юм байна. Тэгээд тэр моднуудыг усалсан. Тэгээд бидний хувьд гэх юм бол ерөөхдөө цаашдаа нөгөө мод тарина гэхээсээ илүү услах гэдэг тал дээр нь оюутнуудаа жил болго яг юм мод услах өдрөлгийг юм одоо тогтмол ажилдаа оруулж ирж байгаа. Энэ нь ямар учиртай юм гэхээр хүмүүс яг ингэ нөгөө бүгдээр ингэ нэг мод тарьдэн штэ тий. Гэтэл яг арт нь нөгөө нэг мод тарих өдрөлөг зохиор маш олон хүмүүс ирээд мод тарьчдаг. Тэгээд түүний арт нь болоод ирэхээр тухайн модыг арчлах нь бүр хамгийн том ажил байдаг юм байна. Тэгээд яг арчлах дээр бас хүн хүч маш их дутагддаг юм байна. Тэгэхээр манай сангийн оюутан залуучуудаас одоо сайн дураараа болвол тий. Яг энэ одоо болоод ирэхээр энэ богд ууланд бас яг ингэ сайн нэг хэсэг энд нэг шатсан шүү дээ тий нэг 2 жил гарны өмнө ч байна. Тэнд бас эргээд нөхөн сэргээх юм модыг одоо тарих юм тусгай бас юм төрөн бас байгуулсан. Тэр байгууллагатай бид нар хамтраад болвол за модын ямар ч гэсэн тарихтнаас очино эргээд үргэлжлүүлээд бид нар яг тэр одоо услах тэр ургах үйл явцад нь бол нэлээд сайн дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа. Энэ бол нөгөө байгаль дэлхийтэйгээ одоо зөв боловсоо харьцах экосэтгэлийг суулгах гэдэг ч юм уу тий ийм зорилготой ийм үйл ажиллагаа бас шинээр нэмэгдсэн байгаа. Би бас нэг сайн дур ажлынхын нэг айгуу сайн мэдээд харж ирсэн юм байна. Төв аймгийн хүүхдийн имлэгийг бас нэг тохижуулж ирсэн шүү дээ. Тэ нэг мэдцлийн өрөөг нь илүү сувлах өрөөг нэг тохижуулж ирсэн тийм төв гэдэг тийм ээ. Яг энэ хүү подкастынхаа төгсгөлдөр би танаас нэг зүйлийг асуусан. Эн чин буцаан төлөгдөх тэтгэлэг юм байна штэ гэдэг яг нэг тийм ойлголт яг үүсчихэж байгаа шүү дээ. Тэр яг энийг хоёулаа ямар системтэйгээр яг төлөгддөг. Та өнөөдөр авчлаа тэгвэл яг дараа нь яаж төлөх юм гэдэг ч юм уу те. $1500 за өнөөдөр 2021 оны 9 сарын ханшаар нь авлаа. За тэгээд тэр нь одоо яг яаж буцааж би яг төлөх юм жил төгсөөл шууд төлөөд эхэлт юм уу дараагийнхаа сараас тодорхой хугацаа бас байд юм уу гэдэг. За ерөөхдөө бол тэтгэлэг нь авч дуусаад тий одоо оюутан маань төгсөөд гэсүг ажлын байран дээр тэтгэлэг шинэ Монгол мабучи санг би бас өөрөө нөгөө яг энэ сайн дурын ажилтаа игээд бүр үнэхээр их баярлсан.
Гэтэ энэ санг бас ингээд тийм олон хүн мэддэггүйг бас их гайхсан. Тэгээ чимээгүйгээр ийм одоо бүл бүтэн 5 6 жил ажиллаад тий маш олон оюутнууд ингээд боломжийг нээгээд мөрөөдөл зорилго ажлын байранд дээр нь гаргаад эргээд одоо буцаага тэр тэтгэлэг нь төлөгдөөд дахиад оюутнуудад ийм тэтгэлэг олох боломж нь гараад ирсэн байгаад бол би хараад хувьдаа бүр үнэхээр их бүр баярлж байсан. Тэгээ тийм учраас энэ санд бас ингэж оюутнуудтай хамтдаа байх их дуртай. Эргэн төлөлтийн хувьд гэх юм бол бас маш гоё боломжийг олгочихж байгаа. Ягаад тэгэхээр нөө төгсөөл ажил дээр гарангуудаа шууд төлөх биш. 1 жил ажиллана. Их сургуулаа төгсчлөө 1 жил ажиллаа. За тэрний дараа жилээс нь төлөлтөө хийж эхэлдэг. Сар болгон маш бага дүнгээр төлөлтөө хийгээд эхэлдэг. Тэр график одоо нөө гэрээ хүү байхгүй. Ямар ч хүү байхгүй. Тийм. Тэгэхээр энэ нөө би одоо жишээлбэл яг танай тэтгэлэгт оюутан байгаа $6,000 тэтгэлэг авч ивэл сарда нэг тодорхой хэмжээний $125 ч юм уу төлөлөө. Зөвхөн $125-аар төлөөд магад $7,000 болгож өгнө гэсэн асуудал байхгүй. Яг л 6,000 л өгдөг. Тийм, яг л 6,000 өгдөг тийм. Тэгэхээр энд ямар ч тийм иргэн одоо нөө хүүтэй байна шүү, ийм байна шүү гэсэн тийм ойлголт бол байхгүй. Тэгэхээр ашигын бус гэсэн үг байна. Ашигын бус тийм, ашигын бус. Яг цэвэр оюутан залуучуудын одоо хөгжил, төлөвшил, тэгээ ирээдүйд одоо энэ гарч иж байгаа Монгол одоо мундаг тэр инженерүүд нь тийм мундаг боловсон хүчнүүд нь эмчнэр нь одоо яг хүний төлөө гэсэн хариуцлагатай зүрх сэтгэлтэй байхыг одоо төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа ийм сан гэсэн үг. Тэгээ манай сангийн үйл ажиллагаанд оролцож байгаа оюутнууд маш их аз жаргалтай байдаг, сандаа ирэх дуртай байдаг. Дээр нь нөгөө өөрийнхөө энэ хөгжиж байгааг хараад өөртөө бас их тийм ихтгэл дүрэн байдаг. Тэгээ тэрийг хараад бид нар бол өшөө илүү олон оюутнуудыг хамрахын сан, олон оюутнууд зорж ирдэг байгаасай гэдэг, олон залуучуудад энэ боломжийг олгохын сан гэдэг ийм ихтгэл өөрчлөлт ажиллаж байна. Тэгээ энэхүү подкастынхаа төгсгөлд яг энэхүү шинэ Монгол Мапучи сан гэдэг нь өөрөө яг ямар учиртай байгууллага юм бэ? Ямар учиртай сан юм бэ гэдэг бол бид нар маш сайн ойлгож авсан баг тийм ээ. Олон улсын тэтгэлгийн сан өнөөдөр танд хүсэл эрмэлзэл гал одоо тэр гал дүүрэн зүйлэл байгаа л бол яг энэ шинэ Монгол Мапучи сан руу бүгдээрээ одоо яг ингээ аплайдад үзээрэй тийм ээ 12 дугаар ингээ төгсөөд элсдийн ерхий шалгалтаа өгсөн 86 болон түүнээс дээш дүнтэй л байгаа бол та ийш аплайдах бол бүрэн болно шүү дээ тийм ээ за 3 дугаар курсын оюутнууд байгаа болоос 3.2-оос дээш голчтой бол та ийшээ бол хамрагдах бол бүрэн болно шүү дээ цаашлаад бас 3.2 гэдэг голчоо бол хамгаалах бас шаардлагатай тийм ээ за каусингийн оюутнууд бол мэдээч хичээл болон бусад зүйлс маш өндөр байдаг тэгсэн ч гэсэн бид нарт бас мэдээч л хүний амьдрал гэдэг үгтэй л яг л ижилхэн та бүхэн маань бас яг энэ шинэ Монгол Мапучи сан руу бол бүгдээрээ хандаад үзээрэй. Энэхүү шинэ Монгол Мапучи сан нь яг одоо 7 дугаар үеийн тэтгэлэгт оюутнуудаа хамруулж байгаа бөгөөд нэг удаагийн энэхүү үедээ бол 40 оюутныг 41 оюутныг хамруулдаг гэдгээрээ маш том онцлог байгаа. 1-р курсын 15 оюутан за 3-р курсын 15 оюутан, Косны 10 оюутан, за нэг маш гайхалтай боломжоор орж ирдэг нэг оюутан гэж яг илэрхийлж болно. Ингээд нийтдээ 41 оюутан байгаа. Яг энэхүү подкастыг сонсож байгаа бол танд ч гэсэн мөн боломж байгаа гэдэг бол бүгдээрээ одоо заавал энэхүү боломжийг бас ашиглаарай гэж хүсэж байна. За мөн түнчлэн бол бид бүхэн бүгдээрээ маш сайн сонслоо тийм ээ. Та өөрөө тэтгэлэг хүлээн авахчаас тэтгэлэг олгогч гэдэг маш сайхан одоо яг энэхүү нийгмийн хариуцлагын одоо хариуцлага гэж бас яг илэрхийлж бас болох. Хариуцлагатай энэхүү тэтгэлэг олгогч болж хувирнаа. Мөн цаашлаад аваад үзэх юм бол бүгдээрээ яг энэхүү сангийн тэтгэлэгт оюутан болсноороо маш чадварлаг, мундаг Японд сурч төгссөн метр ах эгч нартайгээс гадна жил болгон $1500 тэтгэлэг маш олон хувь хүний хөгжил болоод баг хамт олонны энэхүү сургалт үйл ажиллагаануудад хамрагдаад яг энэ шинэ Монгол Мапучи сангийн 7 дахь үеийн гэр бүлийн гишүүн болоорой гэж та бүхнийг урьж байна. Тэгээ өнөөдөр бол манай Зинда подкастэнд маань шинэ Монгол Мапучи сан хэмээх гайхалтай яг энэ хамт олон бүлэг байгууллагын яг энэ танилцуулгыг хийж маш олон залуучуудад боломжийг байгаа шүү. Энэ боломжийг заавал атгаж аваарай гэдэг энэхүү мэдээллийг хуваалцсан Насан Бурмаа танд маш их баярлалаа. За та бүхэнд бас маш их баярлалаа.